Бид үргэлжлүүлэн үсэд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан улсын хурлын гишүүн зол жаргалтай шууд эфирт ярилцах гэж байна. Орой минь дүргээ. Сайн байна уу? Орой минь. За таныг инженерийн хувьд сүүлийн 2 өдөр болсон энэ үйл явдал юу н ямар дүгнэлт гарах вэ гэж асууж байна. За өмнөх зуунд бараг баригдсан шахуу энэ дулааны цахилгаан станцуудын засвар шинжилгээний асуудлаас үүдээд өнөөдрийн асуудал бий болсон гэж ойлгож болох уу? Яг техник шалтгаан миний ойлгосноор одоо тэр чинь эхлээд нүүрсээ шатаагаад маш их хэмжээний уур гаргаж аваад даралтаа уур ингээ үлээхээр турбин эргүүлээд тэр нь генератор эргүүлж цахилгаан үйлдвэрлэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр 100хан дотор чи одоо манай зүгээр гэрт нам даралтын 100 хэрэглэдэг хүмүүс мэдэн штэ. Тогоо гэж үүдэг. Бага хоол юм хоолоо гусаалаадаг. Тэр нь ингээд хэдэн мянган хоолоо байгаа. Тэнд нь цооролт үүсч. Тэгэхээр 100 хонтор. Ингээд бараг 100 мегаваттын дутагдал үүссэн байна. Тэр нь бол их том тоо. Зогсоогоос өөр арга байхгүй. Зогсоочхоор цахилгаан дулааны хангамж нэг хэсэг нь байхгүй болно. Байхгүй болохоор нэг газар нэг дүүрэг дээр одоо олон цагийн турш хаачих юм бол яг хөлдчихнэ. Дараа нөгөө ноцооснууд нь ажиллахаа байна. Тэгэхээр эргэж сэргэж болохгүй. Тэгэхээр ингээ хэсэгчлээд нэг цөөх хэдэн цагийн зөргөөр ингээд тог таслах, цахилгаан эрчим хүч таслах үйл ажиллагаач төр явагдал. Тийм шалтгаан байгаа юм байна лээ. Ер нь бол зүгээр техникийн юм ийм юм гарахгүй тулд байнгын бэлэн байдалд байлгах ёстой. Энэ бол зүгээр нэг хүний хүсэл одоо хичээл зүтгэлээр биш. Энэ бол хууль байдаг. Ийм хугацааны дараа эрсдэл гарч үзэх болох учраас эрсдэл гарахаас өмнө заавал засахаас өмнө гимтсэн ч вэ гимтээгүй ч вэ солих ээлжит ийм хуваарийн дагуу явж явах ёстой. Тэр нь нөөцтэй байх ёстой. Тийм нөөц байхгүй. Тэц 4-800 нь бүгдээрээ ажилдаг. Ийм асуудал байгаа. Тэгээд энийг гаргахын тулд манай эрчим хүч дандаа үнээсээ доогуур хиймэл үнээр зардаг байсан учраас бодит үнд нь үргийн тэгээд өнгөрсөн жил боо юм боллоо шүү дээ. Тэгээд тэр цаад санаа нь бол мөнгөө гаргаж аваад нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд нөөц 100% бариад найдвартай ажиллаулъя гэдэг ийм бодол байсан боловч нөгөө үнэ нэмчээд гарсан мөнгө нь хөрөнгө оруулалтанд орж ТЭЦ дөрвдөр болж тэр 90 сая долларын шинэ 100 хорих асуудал байгаа байхгүй юу. Тэрийг бол шийдэд барьчих хэрэгтэй юм ба. Тэгвэл тэрлүүгөө орлогоогоор үр төлбөргээд ингээ байхгүй болцсон. Тэгээ энэ дээр ингээд ярьж намын хүмүүс байна л тэн манай инх цэцэг гээд гишүүн ахлаад эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг явж байгаа. Тэр нь бол гол реформ нь. Тэрнээс биш үн биш. Зохицуулт анаас цэнгүүн гишүүн их ярьж явсан. За хүн намаас дор чанд гишүүн ингээд сайд реформын асуудлыг яриад явсан. Энд чинь санаа нь бол үн нэмэхтэй биш. Санаа нь бодит өртгөнд оруулъя. Шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд нь хийгээд аюулгүй болгоё гэдэг. Тэгтэл ингээд үнэ нэмж авангуудаа нөгөө юугаа хийгээгүй. Нөгөө мөнгөөрөө сайжруулалтаа хийгээгүй. Орхицнаас үүдж байгаа үр дагаварлын болоо гэж бодож байна. Тэгэхээр энд нэг логикийн алдаа харагдчих. 800 бүрэн ачаалаараа ажиллаж байна. Нөөц тонголгүйгээс болоод энэ өчигдрийн асуудал бэрхшээл үүссэн гэж байна. Нөгөө талдаа үүнийг засахад 350 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж байна. Гэтэл та сая хэллээ. Энэ засвар шинжилгээний ажлыг хэн нэгэн хүн хүсэл сонирхлоороо биш хууль заасан байх ёстой гэж. Тэгэхээр энэ дээр хууль зөрчсөн асуудал гарсан уу? Эсвэл санхүүжилтгүйгээс болж энэ асуудал үүссэн гэж ойлгох уу? Хууль заах биш зүгээр техникийн стандарт норм байдаг. Ялангуяа цахилгаан станц шиг юм нарийн төвхтэй газар бол одоо эвдрэх гээд энэ шүү гэдэг хүн очиж мэдхээс илүүтэйгээр зүгээр хуваарийн дагуу явж явах чинь шинжлэх ухаан. Олон ингээд 10 жилээр явчихсан. Гормын дагуу л хийгдэж явах хэрэгтэй. Тэгээ тэрэнд мөнгө нь бэлэн, тоног төхөөрөмж нь бэлэн, нөөц нь бэлэн байж явах хэрэгтэй. Бас нэг юм нь өдөр сайдын мэдээлэл дээрээс харсан тэр нөх хөлдөөс хүрэн нүүрс ингээ хөлдчихлөө гэд бүрэлдэхүүнтэй холбоотой тийм бөөрөлжүүлсэн юм ярьж байгаа. Тэр нь бол энэ ТЭЦ дөрөв хамаагүй. Шинэ их усөр ингээд энэ Төв аймагт баригдлаа шүү дээ. Тэгэхээр тэр өндөр чиглэлтэй Багнуур, Адуун чулуун, Доронч бас манайх станцтай эдгээр ч угаасаа юм хөлдөөс үүсэх нөхцөл байдаг. Тэгэхээр тэр дээр энэ шинэ учраас огцом хөдөрхөр бас туршлагын юм гарч байгаа болоо гэж бодож байгаа. Энэ бол яг тэр станцын зуухны тэднээ тэр зуух чинь юм эргэх буцлаг давхархтай гэж ярьд тийм мэрэгслийнхэн. Тэр нь бол яг харьцангуй янз бүрийн төвхийдэг одоо бужигнуулж хөөргөж жагаад ингээд сайн шатаадаг технологи байхгүй. Тэгэхээр уян хатан уулна. Тэгвэл хөлдөөс үүсч байгаа гэдэг чинь зуух станцын үйл ажиллагаанаас илүү наан механик одоо конвейерээр оруулаад тэг ингээд тижэл өгөхдөр л асуудал үүссэн юм байна. Энэ бол тийм амар ноцтой юм бол биш. Тэрийг бол сурах ёстой. Хуучин уурхаанууд бол ингээд сэрвээгээд нэлээ өмнө гаргаад тавьдаг. Уурхаан магадгүй технологийн горим дээр жоохон туршлах хэрэгтэй болов уу гэж ойлгосон. Сайн бас нарийн юмруу нь бол
салбарынхнаас мэдээлэл авч амжаагүй л байна. Тэгэхээр бөөрөлжүүдийн цахилгаан станц дээр гарсан асуудал бол 42% чиглэлтэй байгаагаас 300 мегаваттаас 120 болж буурсан гэсэн мэдээллийг албаны тайлбарт дурдсан билээ. Тэгэхээр яг энэ өнцгөөс харахад та эрчим хүчний сайдыг дөрвтэй арга хэмжээ авч ажиллаж чадж байна гэж харж байгаа юу? Энэ дэр ямар дүгнэлтэх вэ? Энэ биш тэ. Тэр нэг үн нэмээд мөнгөний зөрөө гаргаж аваад тэрийгээрээ салбартаа буцаад хийлгүүгээр сангийн яам дээр одоо нийгмийн даатгал энэ төрлийн юмны үр төлбөр зарцуулсан. Энэ нь бол юуг харуулж байна гэхээр ерөөсөө одоо засгийн газар төр энэ салбарыг ингээд менеж хийж байна. Тэгэхээр ганцхан эрчим хүч гэж харлгүйгээр эндээс нь аваад тийш нөгөө, тэрийг нь аваад ийш нөгөөд тэр хувийн хвшлийг ингэж дэмжиж гээд нэг юм мөнгөний хуваарлтын схем буруу яваад байна. Тэгэхээр бид нар зориулах ёстой юмыг зориулах салбарт нь зориулах. Энэ салбарыг найдвартай болгох гэж үнэ нэмсэн бол тэр мөнгөөрөө салбараа найдвартай болгох. Тэгээ энэ ажил бол ялтчгүй доголдсон байна л гэж бодож байна. Хэдийгээр реформ хийгээд эрчим хүчний үнийг нэмсэн ч энэ нэмэгдсэн өртөх нь салбартаа зарцуулагдаж чадахгүй байна гэж та хэлж байна гэж ойлгоо. Тэгэхээр энэ дээр хувьчлах асуудлыг бас оруулж ирэх зүйтэй юм болов уу? Та энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Үн нэмэх бол реформ биш. Хиймэл үн байсныг бодит өртөд нэмсэн асуудал. Реформ гэдгийн цаана юу яригдах вэ гэхээр бид нар эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах хуулийн хэсэг, ажлын хэсэг ажиллаа. Одоо тэр ажлын хэсэг бага болцсон байна. Тэгэхээр тэрний санаа нь юу гэхээр энэ зах зээл чинь биднэрт цахилгаан станцууд дутагдаад байна. Тэнд тэр хүн станц бариад энэ хүн аммаар байна. Одоогийн хүсэлт нь бол одоогийн суурьлагчийн талаас 2 дахин их байгаад байна. Гэтэл энэ хоёр шууд хоорондоо тохироод, үнэ тохироод төрийн сүлжээгээр дамжуулаад явчих хэрэгцээ орчин байхгүй байна. Тэгэхээр энэ хуучин станцууд, хуучин хэрэглэгч нар хэрвээ одоо шокийн гинт үн мөнсөд айгаад байгаа бол хуучин тогтолцоогоор яваг. Нэмэх нь шинээр орж ирж байгаа хүмүүсийг чөлөөлөд өгчих. Энд болд гэдэг хүн аммаар байна. Тэнд бат гэдэг хүн нийлүүлмээр байна. Хоорондоо үнэ тохир. Ийм холимог зах зээлийг үүсгэх эрх зүйн орчин Монголд хэрэгтэй. Тэгээд одоо байгаа энэ төрийн өмчийн том станцууд нь яваандаа шинэ их үүсрүүд орохоор одоо нэг 80% байгаа бол тэр нь жишээлбэл 50% болог, 30%, 20% болог. 20% болсны дараа хувийн станцууд нь илүү их болоод ирнэ. Ингээд ирэхээр зэрэг эн чинь үн бол угаасаа жамаараа буурах ёстой. Тэгэхгүй бол зөвхөн төрийн өмчөд байхаар баталгаа шаардна. Би станц барина, тэдэн төгрөгөөр нийлүүлнэ. Өндөр үнээр нийлүүлэхийн тулд яах вэ? Улс төрчдөд нөлөөлнө. Засгийн газарт нөлөөлнө, парламентт нөлөөлнө. Хэрвээ энэ өндөр үнээр авахгүй бол станцд оруулсан хөрөнгө оруулалтаа хиймлэр өндөр тавьж агаад төрийн эзэмч шилжүүлнэ, мөнгөө төсвөөс авна. Ийм шахааны ажил явагдана. Тийм болохоор бид нар нэг талдаа эрчим хүчний салбарыг ховчлно гэж шоконд оруулаад байгаа юмаа үнийн үн гагаад дээрээс нь өндөр өртөгтэй эрчим хүч аваад шоконд оруулах биш. Шинээр их усрууд нэмэгдэх боломжийг олгох. Дараагаар нь хувь харьцаанд багасаад ирэхээр тэртээ тэргүй чинь бизнес болоод ирэхээр шилжүүлэх юмаа шилжүүлээд ингээд тогтворцсон юм тэнцвэртэй байдлаар орох нь бол эрчим хүчний реформ гэдгийн гол санаа гэж би үздэг. Тийм учраас би энэ ажлын хэсэгт нь эрх зүйн хуулийн ажлын хэсэгт нь бол ороод явж исэн. Хоёрдугаарт нэг зүйл нь бол сэргийгт эрчим хүчний асуудал байна. Ямар нэг юм тохиолдохоор одоо өнөөдөр станц ингээд унтарч байгаа учраас нэмэлт том станцыг яаралтай барий, маш өндөр өртгөөр хамаагүй худалдаж авъя гэдэг ийм сэтгэл зүйн манипуляц хийдэг арга байдаг. Иймийг бид нар хүлээж авч болохгүй. Яг үүнтэй адилхан сэргийгт эрчим хүчил авралын арга зам юм байна. Тэгэд тэнгүүтээ тэр дээрээ илүү төсөв тавиад ингээд үгүй. Одоо бол бодитоо өрсөлд хүнээр л бид нар бодох хэрэгтэй. Тэгээд сэргийгтгээ хийхин тулд сүлжээгээ хямраахгүй тулд батарей хэрэгтэй. Батарей үнэтэй учраас Монголд байдаг юм. Буюу бусан цахилгаан станц механик хураагуурууд гэдэг байхгүй. Ийм зүйлийг нэвтрүүлэхэд нь нар салхи ус байна хосолсон хураагууртай төслүүдийг нээлттэй зөвшөөрөөд өгөх хэрэгтэй байна. Одоо бол энэ төрийн бодлогоор ингээд эрчим хүчний яамнаас байрлалуудын заагаад тэндээ дуудлага одоо худалдаа авахшин шиг юм явуулаад эрхийн өгөх тийм зохицуулт байхгүй. Зүгээр хүн өөрөө тооцоод болно гэх юм бол хараад хийх. Шатуул өөрийнх нь асуудал.
Тэрийг ингээд зохицуулаад энийг нь болиулаад зогсоогоод авах шаардлага байхгүй. Их усүр олон байх тусмаа сайн. Ажлын хэсэг хичнээн татан буугдсан ч гэсэн эрчим хүчний тухай шинжилсэн хуулийн найруулга бол боловсруулалтынхаа шатанд явж байгаа. Тэгэхээр яг энэ хувийн хөвшлүүдийг энэ салбарт оруулж ирэхдээ бодлогын хүрээнд ямар одоо онцлог зүйл залтуудыг тусгасан бэ? Та өөрөө ажлын хэсэг байсны хувьд. Эрчим хүчний одоо үндсэн хууль, суур хууль, эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиуд дээр өөрчлөлт оруулах гад хийгдэж амжаагүй. Сая шинэхэн хийгдсэн зүйл нь юу гэхээр бид ажлын бас орсон. Тэр нь болохоор нөгөө тархмал их үүсвэрүүд буюу одоо нөгөө гэрийнхээ дээвэр дээр ингээд цахилгаан үйлдвэрлэж явах те 20 кВт гэдэг чи одоо нэг айлын хэрэглээтэй айлын нэг хэрэглээ, бага хэрэглээтэй 4 айлын хэрэглээ байхгүй. Тэр хүртэл зөвшөөрөл хэрэггүй шууд өөрөө сорилуул гэдэг үндсэн өөрчлөлт нь л байгаа. Тэгээ энэ бол яг их бага хэмжээгээр ингээд олон байх тусмаа хэрэгтэй. Эерэг бол өөрчлөлт. Цаашдаа энэ түрүүний ярьдаг ийм холимог тогтолцоо, төрийн хөвшил, тэгээ одоогийн тогтцсон хэрэглээ нь болгоомжлоод байгаа бол тэрүүгээр явжээг нэмээд хувь хүмүүс бизнес хийгээд нэг нь нийлүүлээд нөгөөг нь худлаж авах юмыг шууд нэгээд өгөө. Ийм эрх зүйн орчныг бид нэр өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй энийг өөрчлөхгүй болохоор төрж шахах төрийн нэр барьж үнэтэй салбарыг удаашруулах ийм эрсдэл үүсч болзошгүй. Тэр сайхан сэтгэлтэй хүмүүс байж болно л д. Тэгвэл тийм эрсдэл үүснэ. Тэгэхээр ийм эрх зүйн өөрчлөлтийг бид нар хийх хэрэгтэй байна. Энэ бол том олон нөлөөтэй намуудын зөвшөлтсээр гарч ирэх зүйл. Гэхдээ одоо миний нэг найдаж байгаа эрүүл ухаантай хүмүүс энэ парламентд нэлээд байгаа. Айл айл нам улс төр гэхгүйгээр гол ойлгосон юм хийгээд тийм холимог тогтолцоотой эрх зүйн тогтолцооны ийм бодиттой өөрчлөлтийг бол хийх хэрэгтэй. Энийг хийх юм бол өрсөлдөөн түн бол явандаа бууруулна. Үн нэмэх асуудал бол шийдэл нь биш. Ийм бодолтой. За баярлалаа таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ бид сүүлийн 2 өдөр манай улс оронд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан улсын хурлын гишүүн зол жаргалтай ярилцлаа. Хэсэг хормын дараа студидтэй эргүүлцгээе.